За, орой минь төргийа. Нэр дэвшигч Зандан шатар 34-т ерөнхий сайд болох гэж байна. Та бол Монгол төрийн бас түүх. Тэгээ энэ Монгол улс яг өнөөдрийн байдлаар эдийн засгийн нөхцөл байдал хүндэрсэн, залуучууд нь гадагшаагараа явцсан, аж үйлдвэрийн салбараа босгодгүй. Тэгээ энэ ой санамж одоо танд байгаа бох. За би хамгийн тодорхой та одоо нэг юм хариулт өгч юм байгаа. Та ер нь урд нь энэ олон жил 4 удаа сонгогдож 2 удаа сайд, их хурлын дарга 2 удаа, одоо ерөнхийлөгчийн тамгазын дарга ажиллаж байхдаа хийжсэн ажлаа ер нь 10 гэдэг үнэлгээ тавьж байгаад би хэдэн хувьтай ажилласан бэ гэдгээ нэг хэлээд өгчмөр. За дараагийнх нь таны өдрөөс хойш яриа сонслоо. Бид нар экспортоо дэмжинэ, импортоо орлох, дотоодын аж үйлдвэрийн салбарыг бий болгоно гэж. Аж үйлдвэрийн салбарыг хөгжүүлэхийн тулд ямар маягаар хөгжүүлвэл та ер нь хөгжинэ гэж бодож байгаа. Кластер маягаар явах юм уу? Жижиг дунд үйлдвэрлэлээ дэмжиж явах гэж байгаа юм уу? Энэ дээрийг тодорхой нэг бодлогын хариулт өгч тэгж байгаа би нэг тодруулах гээд байгаа. Ягаад тэгэхээр одоогийн өнөөдрийн аж үйлдвэрийн паркууд чинь өөрсдөө хүнд байдалд орцсон баг. За дараагийнх нь эрчим хүчний салбар. Эрчим хүчний салбар бол үнэндээ энэ хөгжлийн суурь салбар. Монгол улсад энэ сэргээгдэх эрчим хүчин дээр хөрөнгө оруулалт оруулах гэсэн олон улсын олон компаниуд байдаг. Дотоодын гадаадын аж ахуйн нэгжүүд. Ерөөсөө оруулж ирдэггүй. За би нэг ажлын хэсэгт ажиллаж байгаа. Эдийн засгийн хөгжлийн яам дээрс материал өгөхөд материал байхгүй. Тэгэхээр та ер нь энэ эрчим хүчний салбарыг юу гэж бодож байгаа? Та би дахиад нэг яг энэтэй холбоотой нэг тодруулга явах. Ер нь олон улс бол иргэдрүүгээ эрчим хүчнийхээ нэмийг салбарыг өгөө тэндээсээ иргэдээ орлоготой болгож байгаа юм боломжууд бас харагдаж байгаа. За дараагийнх нь 14 хоног энэ гадаа барилгын салбарынхан 5,000 аж ахуй нэгж 100,000 ажилчтай төлөөлөд сууж байна. Та энэ хүмүүсийг хүлээж авч уулзах уу? Ерхий сайд болвол энийг одоо манай барилгачтай холбооныхоо асуугаад өгөөрэй гэсэн асууя. За хамгийн сүүлийнх нь төрийн албаагч нар 226,800 төрийн албаагч байна. 20,000 дарга байна. 10 хүн дутмын нэг нь дарга болсон. Хэлтсийн дарга, тасгийн дарга, ажлын хэсгийн дарга, төслийн нэгжийн дарга. Даргагүй юм байх болсон. Тэгэхээр та энэ дээр ямар бодлого гарч ажиллах вэ? За хамгийн сүүлийнх нь одоогоос одоо нэг 20 тонн жин үгүй юу да. Энэ 2026 оны хөгжлийн хөтөлбөр орж ирж байсан. Энэ дээр бол манай Жавхлан сайд бол бид нар төсвийг тодтохгүй гэдгийг бүр өдөр болго хэлж ирсэн. Та өнөөдөр төсвийг тодтогно гэж байгаа. Энэ дээр яг нөхцөл байдал ямар байгааг хариулт. За хариулт өгье. Нэр дэвшигч Зандан шатар дарга. За хийж хэрэгжүүлжсэн ажлаа өөрөө үнэлэх нь бол зохимжгүй байх. Түүх үнэлэх байх, цаг хугацаанд үнэлэх байх. Гэхдээ би ажиллаж исэн газар болгонд реформ шинжилгээг хэрэгжүүлж исэн юм билээ. Одоо аж ахуйн банкыг хаан банк болгосон хамгийн одоо өнөөдөр үр ашигтай банк байна. Ажиллаж исэн үед гадаад харилцааны салбарт ажиллахад энэ 3 дахь хөршийн бодлоготой гадаад бодлого үзэл баримтлалыг хатуулж байсан. Улсын хурлын даргаараа ажиллахад би үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг хэрэгжүүлж өнөөдрийн парламентын арчлыг төлөвшүүлэхэд тодорхой үнэмэр оруулсан гэж түүхчилж онцолж ярил олон парламентын хяншилтын хороо тогтолцоог нэвтрүүлсэн гэдэг одоо хийж хэрэгжүүлсэн ажлууд маань дандаа реформ ард иргэдийн тэгтээ санал бодол тулгуурсан өөрчлөлт шинжилгээг хэрэгжүүлэхийн төлөө зорж ажилласан. Энийг түүхийн баримтууд нотолно гэж бодож байна. Аж үйлдвэрийг хөгжүүлэх бодлого, аж үйлдвэржилтийн бодлого бол Монгол улсын харьцангуй давуу тал буюу өнөөдрийн манай газар зүйн байрлал, уул уурхай нөхцөл байдал, за дээр нь энэ эрчим хүчний боломж, хүнс үйлдвэрлэх боломжуудаар дуурлах боломжтой. Яг гэвэл зах зээл маань ийм учраас эрчим хүчний бодлого дээр хад манайх нарны болон салхины их үүсвэрээр нүүрс одоо бусад их үүсвэрийг үл тооцсон дэлхийд тус дээгүүр онцлогддог ийм нөөцтэй улс, сэргээгдэх хэрэглээ улс, зэрэгэлдээ бий. Ийм учраас эрчим хүчийн экспортлогч улс болох бүрэн болцоотой ногоо эрчим хүчний салбарыг төрөлжүүлэх, за технологи инновацийг дэмжих,
үндэсний үйлдвэрлэлийн стратегийг босруулах ёстой. Энэ дотроо одоо манай аж үйлдвэрийн кластер бол хөдөө аж ахуйн кластер байна, уул уурхайн кластер байна. Аж үйлдвэрийн паркуудын бодлого бол үндсэндээ бас энэ зах зээлийн бодлоготойгоо уялдахгүй удаашралтай байгаа. Энийг одоо үнэлгээ хийж та бүхэн ч гэсэн оролцоод энэ эрчим хүч, аж үйлдвэржилт, уул уурхай, нэмэн үрдэг шингээх аж үйлдвэр кластерын бодлогыг нэгдсэн зарчмаар хийж болох болцоо гэж бодож байна. За 3 дугаарт нь барилгачдыг хүлээж авч уулзнаа хэрвээ томилогдсон бол шийдэл гарцлыг олж цаашдаа ер нь өөрсдийнхөө барилгачдыг, ажил олгогчдыг дэмжих нэг ажил олгогч ядууралтай тэмцэх халамжаас хөдөлмөрт гэдэг маань эцгийн дүндээ одоо үндэсний үйлдвэрлэгчид, барилгачид энэ бүхнээ л дэмжих чиглэгдэх ёстой гэж үзнэ. За төрийн албаны үр ашиг бүтээмжийг хэмждэг одоо энэ бүтээмжийн менежерээс хулаад сүүл томилогдсон чиг үүргүүдийг бол их тодорхой болгох шаардлагатай болно. Ер нь энэ 208 хуулиар 1028 заалтаар тэрийн чиг үүргийг төсвөө санхүүжүүлдэг төр даана гэсэн зарцуултыг хуульчилсан юм байлээ. Энийг хувийн хвшилж шилжүүлэх энэ бодлогоос уялдах шаардлагатай. Эрчим хүчний салбарт бие даасан бодлого шаардлагатай гэж үздэг. Ийм учраас сэргээгдэх эрчим хүчний хөөсвөрийн хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, хөрөнгө оруулалтын доктортой байдлыг хангах, баталгааг нь хангах, эрчим хүч хадгалах систем, нөгөө батарей сторожийн систем, энэ зохицоороо шийдэл, ер нь сэргээгдэх эрчим хүчний зардал өртөг ус хямдарч байна. Батарей хадгалтын схем бүрдэж байна. За нэлээд том хөрөнгө оруулалтууд эрчим хүчний сэргээгдэх эрчим хүчний төслүүд хэрэгжүүлэхээр бас яригч хэрэгжиж байгаа төслүүд байгаа. Энэ чиглэлээр бас тухайн үед нь танилцуулаад хэлцэх болно. Энэ чиглэлээр хувийн хвшлийн оролцоо, төр хувийн хвшлийн түншлэл, тарифын бодлоготой хандах юм шаардлагатай гэж үзэж байгаа. За цаг бага учраас товч хариулах юм байна.